За манай Баянзүрх дүүргийн ардчилсан намын үйл ажиллагаан дээр одоо намын дэд даргаар сонгогдсон Жаданба гэдэг нөхөр, цагаан өвгний Жаданба гэдэг нөхөр Баянзүрх дүүрэг хариуцж ажиллахаар томилогдсон дэд дарга. Гэтэл энэ нөхөр одоо Баянзүрх дүүргийн одоо намын үйл ажиллагаа дэмжиж ажиллах, намын эв нэгдлийг сахиж ажиллах хүн маань самарч эхэлж байна. Энэ ямар шалтгаантай вэ гэхээр нутгийн дүүг авчир тавьчаад энэ намын хийгийн дарга, ардчилсан намын хийгийн дарга тавг дэрж идэг нөхөртэй хууль бус дүрмийн бус томилгоо хийж энэ Баянзүрх дүүргийн одоо ардчилсан намын үйл ажиллагааг самарч байна. Энэ дунд шатны намын үйл ажиллагаанд одоо дүрмийн бусаар оролцож байгаа нь. Ардчилсан намын дэд дарга гэдэг бол зөвхөн Баянзүрх дүүргийн ялалт үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах ёстой хүн маань одоо дүрмийн бусаар одоо энэ нутгийн дүүг авчирч томилж Баянзүрх дүүргийн үйл ажиллагааг доголдуулж байгаа энэ нөхрийг одоо Баянзүрх дүүрэгт ингэж хууль бус дүрмийн бус хийж байгаа ажлын бид нар бол одоо эсэргүүцэж байгаамаа.